Хөх тэнгэрийн аялгау. Сонсогч та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгаж Хөх тэнгэрийн аялгау цуврал нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг эхлэж байна. Өнөөдрийнхөө нэвтрүүлэгт бид Монголын зохиолч Дэвлийн гишүүн яруу найрагч сэтгүүлч сонсогч та бүхний сайн мэдхээр Монголын радиогийн хурдагаан дэлхийн сурвалжлагч Анандын байгалмаг орж ирүүлээд байна. Тэгэхээр сонсогчд маань сансан шүү чамаага гэдэг дуу сайн мэднэ. Тэгэхээр энэ дууны тухай тантай ярилцмаар байна. За бас радиогийн 70 жилийн болж байна. Тэгэхээр радиод алхан орсон дуртдаг л бас сони юм л да. За баярлалаа. Тэгэхээр энэ миний энэ бол хонгор зулаас ер нь гаралтай дуу л да. Тэгээ би тэр үед Дорногов аймагт байсан. Тэгээд нэг удаа бас нэг сэтгүүлчдийн семинар үеэр л орж ирээд энэ шүлгийг бичсэн. Тэгээд хонгор зулд нэг хайрын шүлгийн бүтэн нүүр гарч ирсэн. Тэгээд тэр шүлгнээс манай хөгжмийн зохиолч инх тайван ах дуучин одоо бүгд мэдэх ахaltaд хөгжмийн зохиолч Чингис хаан тоглосон. Инх тайван ах өөрөө авч дуу болгосон юм билээ. Тэгэхээр хайрын тухай дуу бол хүмүүст ялангуяа залууст их хурдан хүрдэгэ. Тэгээ энэ дуу болгоё гэж бичсэн үү? Эсвэл хөг аялгау сонсож байгаад хэмнэлтэн тааруулж шүлэг бичсэн юм уу? Тэгэхээр ер нь хайрын тухай дуулдаггүй яруу нарагч байдгүй. Зүгээр л хайрын тухай нэг шүлэг л бичсэн энэ маань дуу болсон. Ер нь яг зориулж одоо дуу болгоё гэж бол бичээгүй. Ямар нэг уралдаан наадам зориулж чийгүү. Зүгээр л шүлэг төрөл тэр маань өөрөө дуу болсон. Дуучин Цогцайхан Батминд нарын дуулсан энэ дуу бас манай наадамд нэлээд амжилттай оролцож ирсэн л даа. Таны эрхсийн салхи гэж сайхан шүлгийн ном байдаг. Тэгээ энэ шүлгийн номноос радио дэлгэнээр сонсогчдоо бас сонирхолж лээсэн л да. Ер нь бол цаашдаа дууны шүлэг бичиж гэж бододгоо. Ер нь бол бичиж байгаа. Гэхдээ бас нэгэн дуу гэдэг юм а бодолд гандахгүй яж гээд ер нь тэр бол ёстой яг дуунд зориулж бичсэн аяын бол зохиотсон байгаа. Дорногов хөгжмийн ая зохиогч Гамболд гэж залуу ая зохиотсон. Тэгээд дуучинггүй л яваад байсан. Ер нь баг 10 жил явж байна да. За. Тэгээд тэр дуу маань саяхан дуучин гэрэл сайхан авсан дуу болохоор тэгээ одоо ер нь төрөх гэж л байна. Тун одохгүй сонсогчдоо хүрхэл юм байна да, тийм ээ? Гэж бодож байна. Радиод орсон тухайгаа. Радио гэдэг бол бас миний сонирхлыг бүр хөөхт тахтай юуг татдаг гэсэн. Би ч одоо хөдөөний хөөхт ч тэгээд орой болгон үлгэр сонсдог. Тэгэл тэр үлгэр сонсдог. Тэгээд янз бүрийн ер нь л тэгэл тэндээс маш их мэдээллийг дандаа тэндээс авдаг гэсэн. Тэгээд айгууг сонирхол татдаг. Бүр татар нь олон хүн байгаа ах гэж боддог. Тэнийг одоо манай радио нэг өдөрчгээд сонирхолж ирээд тэгээд задлах юм болсон чи айгууг баярлжсэн байхгүй. Баахан хүн гарч ирэх байх. Баахан хүн гарч ирнэ. Энэ дотор олон жижиг хүн бидгийг ойлгоцсон. Асуугаар тийгээ хэлсэн. Тэгэл бүр яг хараад зогссон. Задлсан чи ерөөсөн хүн гарч ирдэг. Тэгээд хүмүүс нь хайцсан болоо гэсэн чи цайнд явцсан гэжсэн байхгүй. Байхаа ер нь таарахгүй ямар сони юм бэ. Тэгээ гадаадын хүн ярихаар тэр үе чи орслоор тэгсэн баг л та. Учиргүйх айдаг гэсэн баг. Тэгээ манайх нэг хонь мань услахаа гартдаг. Гэхдээ одоо өөтгөө үлдэх үедээ орс ярих байх гэж яагаад энэ ариутайгаа унтрааж яваарэ. Би энэ орсоос жаагаад идэх юм шиг л чигэлдэг гэсэн. Тэгэл ер нь 10 дугаар ангид байхад нэг радиостын курст орох юм байна уу? Нэг тийм 6 сарын дамжаа хичээл нэг тэгэхээр би радио гэдэг үгийг сонсч л ерөөсөө юу яадаг гэдгийг мэдэхгүй би орё гэд гар өргөө тэрэнд орж бас тэрийг төгсөж ирсэн. За тэгээд хүүхэд байхасаа радиогийн хүн болох замналаа бас эхэлсэн юм байна л да. Тийм яг 2024 онд Дорн техникийн сургууль утга цэцгэл анги төгсчөө тэгээд Дорноговт очиж бас ер нь л тийм л хандлага тэр радиод л ажиллая гэсэн бодолтойсэн. Тэгээ бас радиод л ажиллаж байгаад ирсэн. Одоо бол Монголын радиогийн сэтгүүлч сурвалжлагч болчлоо. Сэтгэл өндрөл явдаг байх та. Өндөр. Гэхдээ ер нь бол Монголын радиогийн сурвалжлагч тагдаг гэдэг бол маш их хариуцлагатай ажил юм а гэдгийг ер нь өдөр ирэх тусмал одоо мэдэрч маш их өндөр хариуцлагатай юм шүү л гэдгийг бодож байна. Одоо таны бэлтгэсэн олон мэдээг хөдөө орон нутгад жоохон дүүнер маань байгалмаа гэдэг
радио дотор орсон ирж индаа л гэж бодож байгаа байх. Бас л дотор нэр гэж бодож байгаа. За. Одоо сонсогч та бүхэндээ бид Анандын байгальмаагийн шүлэг Монгол Улсын гавьяа жижигчин инх тайвны хөгжим Сансан шүү чамаагаа дууг дуучин цогцайхан Батминд нарын дууснаар илгээе. Баярлалаа. 상상